5, 4, 3, 2. Сайн байцгаана уу? Битүүрийн хэлгээр өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, орон ч юм уу шөнийн мэндийг хүргэе. ТV-гээр биш, интернет ертөнцөөр одоо Facebook, YouTube-ээр явдаг манай буу халтыг таалан үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ удаа жүжигчин ганц цэцгийг хамт ирж сууж буу халаач гэж өрсөлдөж манай найз ирсэн дээ. Тийм. Баярлалаа. За, гана баярлалаа. Би Facebook-ээр нөгөө чаталдаг л гэж бодсон ч бас ярьж болд юм байна. Болно шүү дээ. Баярлалаа хараа гоё юм байна. Чи ихтэй Facebook дээрс дээ. Мэдээ. Facebook-оор ер нь голчлоо юу гэж бичих вэ? Иглээ тэглээ гэх. Нэг өдөр тутмын ингээд юм бичдэг шүү би тэгвгүй. Аа. Одоо чи миний өдөр тутмын одоо миний толгой өвдөх ч юм уу ханаа дүрч хин тамаатай тий. Өөрийгөө биемжилчих юм чинь юм уугаад. Бидний мэрэгчлч айдлах ш одоо нэвтрүүлгээ ч юм уу, уран бүтээлээ ч юм уу хүмүүст хүрэхийн тулд бид нар зовж нэг 2-3 сараар хөдөлмөрлөчөөл тэр нэвтрүүлгээ бас олон хүн үзээсэй тий. Хийгээсээ хараад сурталчилгаагаа явуулна шүү дээ бас. Сэлий бол бас нэг жоохон өдөр тутмынхаа имийг жоохон оруулах гэдэг тий. Юу гаргаж Чи нэг онц зурдаг нэг ангийн юм байдаг шүү дээ. Нэг онц зурдаг. Нэм байра чи ингэж болохгүй шүү. Нэг ангийн тийм айгүй онц зурдаг сахилахгүй охин хоёр ингээд авахгүй юу гэдэг. Бусны ачаараа гаргаад ирдээ нэм байра гэж юм шиг харагдаад байх. Бусны ачаараа шалгуул та гэдэг. Тэгээ тийм иймэрхүү октод чинь яг ингээл нэг янз янзын юм дээр жинхэнэ юуны амар л Backstreet Boys-ийн клип байдаг. Гаргахтай. Дөрөвчтэй амар шилээ талаа шивэн дээр гараал тэгээ. Тэгээ харагдчих. Хайр яг тийм нэг эсрэг тесрэг тийм зөв харагдчих. Айгуу контрастаар. Тэр одоо зодтолтол хин дийлгэрээ. Үстэй ширээ бүргүүлээд мадгаа унаалаа. Би жоохон төсөөлгүй аа. Зодтолтол яг. Өөр юм. Тэгтээ хамгийн сүүл нөгөө кинонд тоглосон нэг зэрлэг цэцгсийн хүлэмжтэй те тэр киног үзсэн л дээ. Тэн дээр ангиу тийм атман дуртай гарсан байсан. Тэр өөрөө чинь зан ааш одоо яг амьдрал дээр байгаа зан ааш тэрнтэй хэр зэрэг ойр вэ? Тэр кинонд тоглосон те. Ямар юм бэлээ. Одоо тэн дээр айгуу тийм атман гардаг. Бүх хүнд байх хэвээр бүх хараншил байдаг гэсэн чинь бурхны иждэгний бүх хараншил. Тэгэхээр ууралж муурлах тохиолдол гарах бах уу гарах бах тий. Гэхдээ би амьдралдаа хүнтэй зодтолж үзээгүй. Би Чи ихтэй жоохон бахта нэг тийм юу жоохон тийм их дуун зурдаг хүн байсан санагдсан. Хинхэг байсан. Анги мангийн дараач юу? хоёр нэг сургууль. Ангийн дарга биш Улаанбаатар тийм бүх сургуулиудын ангийн дарга мар бүгдийг таних шүү дээ. Ингээл нэг Бүлгийн зөвлөлийн дарга байсан шүү дээ чи. Би чинь бүлгийн зөвлөлийн гişүү байлаа. Бүлгийн дарга бол ийм кант мантаг галдаг зүдэг тийм байсан. Пендрийн цуслын явахдаа тэний юм шиг канта цуслын юу гасток аваа. Өөрийгөө л лаг дарга байдаг. Гасток зүүдэг юм уу хөөхтөө? Байхгүй хаа. Байхгүй шүү те. Тийм. Улаан гасток тэгээд тэр цэнгэр хэмжээтэй байдаг гэсэн. Ганаа жоохон сэргэлэн талтай тий. Ингээ харахад Хин би юу? Юудын харахаар л амар сэргэлэн байдаг те. Сахилахгүй гэсэн үг. Сэргэлэнгээ яг ямар гэж хэлж байгаа. Одоо сэргэлэн өнгөр яг ямар хүнийг хэлэх юм за? Хоёр хэлтэй. За сэргэлэн өнгө гэж яг хүн болгол өөрийнхөө өнцгөр авч үзсэн л дээ. Зарим хүн бол яг өөр буруу өнцгөөс арддаг хүн бол яг буруугаар те ойлгож байх магадгүй. Миний хувьд бол сэргэлэн гэдэг хүн бол айгуу гоё амьдралыг өөрөө авч явах те. Тэм сэтгэлийн тэнхээтэй ухаантай ерөнхийдөө бүхэл тийм шинжүүд багтсан хүнийг бол сэргэлэн гэж би бод. Яг сэргэлэн гэх нэг үг хэлээ за. Сэргэлэн. За би ихлээд хэлээ. Юм баяр. Юм баяр. Тэ ерөөсөө нэг үгээр юм баяр. За чи яагаад сэргэлэн? Сэргэлэн гэдэг юм бол ерөөсөө миний ойлгож байгаагаар хоёр юутай байхгүй юу? Хоёр янз. Буруу талын сэргэлэн хүмүүс юм. Ингээд өөрийнхөө зан характерыг одоо юм бүх юмыг зохицуулдаг, ойлгодог тийм мэдрэмжтэй хүн байхгүй өөрөө. Энийгээ зөв юм зарцуулаад явж байгаа сэргэлэн хүн байна. Буруу зүйл зарцуулаад явж байгаа. Чи тэрийн санаа нэлээ. Би сэргэлэн хүн гэвэл мэдрэмжтэй хүн гэж хэлнэ. Одоо ямар ч тохиолдолд эвгүй байдлаас өөрийгөө аваад гарчдаг тий. Тэгээд муу юмнаас татаад авчдаг, сайхан юм гэлс ингээд онцоргоо шүүрээд авчдаг амьдралдаа хэрэгжүүлдэг. Мэдрэмжтэй л хүн. Тэгээд би ингэж бодлоо. Ерөнхийдөө энэ сэргэлэн хүмүүс энэ сүлжээний бизнест оруулах зүгээр юм болов уу гэж. Би ёстой бизнес 8-нд ямар ч барилсан дорж байгаагүй гэж. Амьдралдаа нэг юм зарж үзсэн. Үзсэн. 6 дугаар ангид байхад 5 дугаар ангис манайч зурх байсан юм уу? Нөгөө анх самар нөгөө айгүй их болсон шүү дээ бид нар хүүхд байхад гинт гарч ирэл. Тэгэл манай аавч нөгөө байгаль орчны яамдаа гэжээс хөдөөс бахан самар ирэл. Шүнжингөө цайруулаад хуураад өглөө битэрт нэг шуудан тэгээд өгөө гаргацсан. За би ёстой нөгөө нэг онцордог нэг мэдтэй хүн чи юу самар зарах автобусны буудлаар ингээл хоёулаа цогцолж манай их ч бас бүгдийн дараа марга ингээл тэгээ хоёулаа хүн ирэл самар юм уу гэж самар ховор тэгэл самар юм өө биш. Яа цаах энэ чи ичээд гамж ямар тий тэгээд яа хоёулаа гэ. Тэгээ аавынхаа хичээнд чад гол нь яаж гэртээ орох уу гэж бодоод байгаа байхгүй зарж ирсэн гүү гэн ингэн тэ олон хүүхдийн чинь дижээгдчихвч бүх юм картны бараанд орсон. Тэгээ аавын ганц хичээд би хичээс айдаг. Тэгээ төмөг замд очингуудлаа хоёлаа уйлал нүүр мүрээ халтардуулаад шууданыхаа тал самрыг авах.
Тэгэл даавар уцталт чи хоёр ах хүүхдийг стан нэрэмээрэ гэж загнал тэгэл би ёстой 8 хийж чадахгүй яагаад. Амар комби зохиосон юм шүү дээ. Харин тэгэж би нэг самурны 8 ч юм болохоос. Чамтай сүлжээний бизнест орооч мороож хүн урьж ирсэн үү? Үгүй. Юу ч урьж байгаа юм. Би нэг ийм бизнес амар бизнес. Би нэг иймэрхүү бизнес хийх гээд байгаа юм аа. За ямар бизнес? Үгүй зүгээр сүлжээний бизнес. Чи сүлжээний бизнест бол орж байгаагүй. Эсвэл сүлжээний бизнест хэрвээ орох юм бол яг өөрөө толгой ч юм уу юм дээгүр байвал болж байгаа юм шүү. Монголд бол анхдагч хүмүүс нь бол сүлжээний бизнес айгүй амжилттай явж байгаа шүү дээ. Хоёул сүлжээний бизнес дээ. Шинээр нэвэл болж Танил ихтэй хүн болох байх. Одоо эхэлсэн юмд бол өстой тэгж сүүл болж ороод ч юм уу. Ёстой юм юм. Өстой юм гэж Шинээр бодчих. нэг хөдөл. Би сайхан нэг ийм пэйжн дээр пост хийсэн байхгүй юу? Би ингээл гэрт ингээл явжсэн чи гарах гал ингээл хувцас өмсөж явжсэн байхгүй. Тэгсэн чи ширээн дээр нэг бохиодог байхгүй юу? Маа гал нөгөө бохоо авах гал ингэсэн чи доошо шалан дээр ундаг байхгүй. Авах гал ингэсэн чинь энэ дээр ундааны бүглэн дээр гიშгэл маа нөгөө бохон дээр нүцгүү дээр гიშгчдэг байхгүй. Тэнгүүдөө гал нөгөө бохоо аваад тэгээ би бодсон баг. Жаачлах уу болох уу. За тэг яах вэ? Тэгээд тэрний яасны би та дараа нь хэлээ зэ. Чи яах вэ? Жаачлах уу? Би ер нь ажиллаж байгаад гаргасан бохоо заавал хайдаг. Би үл юу штэ. Жаачлаагүй байсан бох штэ. Шинэ бох штэ. Шинэ бох юм уу? Шинэ бох. Тэгсэн чинь хаяа штэ яах юм натгасаа чи. Гიშгсэн юм ч те. А чи угаагаа ажилласан үү? Би чсэн. Чи бас их юм. Би чсэн. Ямар Эсвэл карантин Намайг угаачаад угаачаад ингэж ажилласан ингэж үтгий одоо энэ чинь болохгүй штэ. Би зүгээр 3 дугаар анги илүү 4 дугаар ангид байхдаа ангийнхаа охтуудтай явж байгаа зүгээр шоколад газраас олоод задлаг үлдээ. Шоколад газраас бүтэн шоколад олоод бол идчихсэн. 3 баха. Цаастаа живэх юм чинь гээл те. Цаастаа. Газрын гаатай идэх гэж идчихсэн. Одоо манай ангийн тэр охтууд харж байгаа бол мэдчихэж байгаа. хөгжим бүжгийн уртлын дэлгүүрээс манай сэдийн нэлийг хулгай хийснээр ярьжсэн. Тэр ер нь олсон шоколад өө хүний зүгнээс туусан шоколад байж таарсан. Осоос яг одоо нэг хэмжээний шарын 16 илүү 17-гийн ардаас манай ингэ дээлгээр ундраа хин хэмлээ нэг 5 6 л явчихсан. Хацтай тий. Энэ өөр шиг санаадах эрт тэр үеийн хүмүүс хулгай хийн юм охтууд бол хулгай мулгай хийн гэдэг чи над чиг үү. Эндээ хулгай хийх хүүхдээс. Чи нав 6 дахь ангид 7 дахь ангид илүү нэг орой үйлчлэгийн төв ороод талах авахгүй очиж манай ингээ хоёр энэ болон цогч тамиг татчихсан байхгүй үйлчлэгийн төв юм бол. Тэг би бүр ингээ харж чадсан. Яаж ханд хоёр маяр гэлээ амар загнаж өгнөл маргааш өглөө 8 цагт хичээл ордог. Ирээ шууд тэр хоёр бос гэл хурлаар авчихсан. Тэр багшд ямар хамаа байна ангийнхан ямар шүү. Одоо л хин дуртай тамиг. Тэр үедээ л их чухал байж тээ. Тийм линхэг байсан байх гэж. Юу н багтаал жүжигчин болъё гэж бодож байсан уу? Эсвэл өөрчлөгсөн мөрөөдөл нь? Мөрдөн байцаагч болох гэж боддог. Тийм яасан гоё лээ. Балер ааштай мөрдөн байцаж болохсон ба. Би амар харин хэрэгтэй хин чи гэж харин одоогоо бодвол айгүй юм намтай, цэгцтэй, өвдөө цөөтэй тийм хүн. Гүү ахаа чи тараах бах. Мөрдөн байцаагч нар угаасаа хамаагүй яриа байж болохгүй шүү дээ нэг юм. Тэгээ сул үг гаргаж болохгүй тий. Үзэн ядалтыг юу гэж боддөг вэ? Ер нь үзэн яддаг хүн байдгүй чамд. За яста амар үзэн ядсан. 2 жилийн өмнө. Эмхтэй. Дургуур гисэн. Дургуур гисэн. Хэвлэл чамайг танаагүйгээс олж ирсэн юм шиг үстэй гэж. Хэвлэл мэвлэл инээ тэрэ юм юу биш бүр нэг юм. Барлаг бүр амар дотны бол биш. Гэтэ таньдаг хүн биш. Гэтэ таньдаг. А гэтээ мэдгүй би бүр одоо тэрийг үзэн ядал гэх юм уу ингээд яг юу гэсэн мэдгүй бүр бодсон. Одоо л би дуурдаг. Тийм үхээсэй гэж бодоагүй. Үхээсэй ч гэж бодоагүй би тэрэн сайн сайхан амьдрал хүсч харин залбирсан. Гэхдээ л би зүгээр хүн ийм байдаг л гэж бодчихсон. Тэгээ чамд тийм байдгүй. Амьдралд тэгээ муухан их олон мэтлээ шүү дээ. Бүр ингэ санаан дармар юмнууд те. Болдог те. Химбат байдгүй. Химбат үзээ ядах бас санаан дармаргүй сайн. Би чинь ууч Монгол хэр хүн шүү дээ. Үзэн ядаад ах чи бах тий. Би харин тэгээ хэлж тэрийг одоо үзэн ядал гэх юм уу юу гэх юм мэдгүй. Гэтэл баг үзэн ядсан баг бүр. Надад бол тийм хүн бол нэг байдгүй мó. Нэг айтер үзэн ядаад. Тэгээ би бол өхөөсэй гэж бодож ирсэн хүн байд хэлий. Гэхдээ тэр бодол нь нөгөө хүнийг амьдраасаа гэж бас бодох бодолтой өдөрч ирж болно шүү дээ ер нь бол тий. Та хоёр нь мөрүүлж үзсэн үү? Мөрөн гэдэг юм. Хүн нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Бинийг хөлтөж мөрчлээ гэж ярьдаг шүү дээ. Жишээ. Чи жүжигч хүн байж мөрнө гэдэг тийм ойлголт үг сонсож байгаа. Одоо наад чи ямар утгаараа? Яг тэгэл мөрдөг шүү дээ. Одоо жишээлбэл нэг гоё гол концертлд мөрдөг шүү дээ хүмүүс.
Надад одоо сүүлд нэг эмэгтэй нэг хүн олны танил хүн нэвтрүүлэг зочноор орё гэчихэд 16 цагаас бичлэг хийе гэчихэд над руу 15 цагт боллоо гэж ярьж байсан. Энийг бол морилтл гэх те. Хүн тэгээд ажиллаа зохицуулж чадахгүй нэг тэгвэл би тэр хүн амар харамссан. Чи одоо яасан муухай хэллэг үг хэлдэг юм бэ энэ чинь. Мөрөн гэдэг тийм муухай ойлголт гэж. Мөрий зам л гэсэн үг шүү дээ. Мөрий зам. Гүтгүүлж үзсэн үү? Чи гүтгүүлж үзсэн үү? Гүтгүүлж үзээг. Би ч гүтгэж. За тэгтээ. Чи манад эм. Төрөн ч өөр хүчнөөл хүчсэн биз. Чи манад эм өргөцсөн байл ш. Хулгалдаг байсан нь юу дэлгүүрээс уулзахаас байсан. Аа тийм хулгалдаг үгсэнтэй минь чинь танаа ангийн хулгалдаг үгсэн гэлөө. Манай сургуулийн эрэгтэйчүүд хулгалдаг байсан гэсэн үг. Тэгж сонсчихсон. Маа сэл үсч чаддаг үгс. Чи үсч чаддаг вэ? Төвчл байдгүй. Бид нар зураг мурганд орохоор чинь тэгээд тийм бидтэй гүргэлээдэг үсттэй. Сэлийн үсч чадахгүй гэж байхгүй. Нэг клипний зурганд орчих хөлдөөл хөрх юм ингээл палацтай ингээл мүсэл бүрэн штэ. Хамт ажилтдаг хүндээ сайн болох ямар вэ? Үзнэ. Сайн болж яг одоо чинь татны харьцааны ингээл нүдээр харж үзсэн үү? Үгүй. Тоглоом шоглоомор зүгээр хинт парад нь хэлжсэн. Яг л нөгөө жүжигчин ингээд яг үнж дурлаад ингээд тоглолцож байгаа шүү дээ. Богд чинь би бараг 8 9 жүжигт хайрлаад дурлаад тоглолцсон байхгүй. Тэгээ би ямар санд Наранбаатар нэрлээ. За параха айлгэр өмөлөхгүйг л бол дахиж би тэрийг дурлсан жүжиг битгий өгөөрэй гэсэн чи хөөхрөөдсөн байхгүй. Тэгсэн чи яг сурдгийн жаргал сайхны нууц амрагч болоо дахиад гараад ирж байгаа байхгүй. Тэгсэн чи яг дурлцсан хоёрын дахиад битэр болж таардаг. Яа би танд хэлсэн шүү дээ. Дахиад нэг жүжигт гэсэн чи азар тэр хоёр нь хоорондоо дурлцсан мөртлөө жүжиг ихнээс төгсгөл хүртэл нэг ч уулздаггүй байж байгаа. Оо гоё юм. Хоорондоо амар хайртай. Жүжиг эхлэхэд эрэхтэй нэмэгтэйгээ хайцсан. Тэгээ уулзахгүй байсараа бараг төгсгөлд нь нийлдэг. Тэг гоё л төгсгөлт юм те. Одоо би нэг юм асах уу? Тэгэж. Ингээл уран бүтээлч хүн одоо жүжигчин үед чинь өчнөө олон кино минь жүжигч тоглоно тий. Тэгэл амар их хийж ажлын дараа яа гэл амармаар санагддаггүй эсвэл чамд одоо дараа нь дахиад нэг юм ажил юу гэл ажил бодогддоггүй эсвэл амрыг гэж боддоггүй юу ажлууд ер нь төлөвлөгөөтэй байж штэ. Тэгээд Тэгээд ингээл төлөвлөсөн. За одоо энэний дараа тийм юм. За энэний дараа тийм шүү. За тэр нь тэр орчлоо гэд. Агт нэг юм дуусгасны дараа бол сайхан амрахгүй шүү. Гэтэ хоёроос илүү хоног амрах хэрэгтэй. Сэлж жоо харамтай. Эсвэл жоохон шил зөрөх гэдэг те. Тэр наад шиг чи минь жоохон томдсон биш үү? Тэгээ энэ хараа навшиж зүгээр гоёлих юм уу те. Уучтараа. Би ч одоо чамайг ийм том шил зүгэл яваад байгаа болоо гэж бодсон. Чи хараа юм уу? Үгүй. Сэлийн ясгс түрүүн чамайг ирэхээс өмнө ярьж байгаа байхгүй. Юу яасан гинэ? Баян Монголын нэг үсчин дотор. Хичээд байгаа юм. Би яриад байгаа юм. Би чамаас над дурлаад байна. Би чамаас бие бай. Ингээл хамаг гэсэн тэг ингэжсэн байхгүй гэдэг. Сандраа чи надад дурлаад байгаа юм байна шүү дээ. Яна гараа би яг энэ хайртай хүн шүү дээ. Яна. Бис эмхтэн хүн надад ингээд шууд ингээ анхудаа хэлж байгаа болохоор би бас балмагдчихлаа л да ёо. Харин ингээ учиргүй хүндрээд ингээ хурдан хурдан яриад ингээ сандраа ингэсэн байхгүй тэг хана. Тэгсэн чинь ингээ хамаг хөлсөн дурлаад. Гэхдээ ганаад яхад дуурчтэй гэлтэй хүүхдээ. Яа хараа битгий. Би айгүй болон дурсан нэ яа гэж. Хамтад ойчрдод явж яахаа болсон юм би ерөөсөө би болсон юм инженер яриулах бүр ядарч. Тэгдэхгүй л энэ бүр чи ганааны өсчин сууж авахгүй гэсэн чинь би тэр өсчинд нь ороод үсээ засуулсан чинь хаардгүй ганаа маань сайн өсч би сайн гэчээд дотроо хэн бэлээ гээл хаагаад идэг нөгөө хараа муу тавьж айгу танихгүй байгаа байхгүй. Тэг гарсныхаа дараа өсчингээс асууд энэ хэн бэлээ нэг харсан зэрэг хэн бэлээ энэ хин загвар өвсөж эртэнтэй хэмээ тэр шат өөр юм. Тэгсэн чинь манай өвч өөхлөнөөс үгүй жүжигчин ганц цэг байгаа гэсэн чинь өө яа ямар балаа юм би одоо өстө нэр амар хүндэлдэг эмэгтэйгээ би одоо танихгүй гаргасан чинь ямар балаа юм. Йоо тэр таугаа би өөрөө юм чи. Харин. Би яддаг шүү дээ ингээл хаан харлаа гэд би тэр зөвлөгөө өгч уурсан. Хаан харлаа гэл өө сайн байна ба гэл ярина шүү дээ. Би нэг хаан харлаа гэл ерөөс нэр нь орж ирэхгүй шүү дээ. Юу илээ гэл ажил сайн уу сайнсаг. Ажил хуучтай. За яах вэ гэл. Яг тийм үед байж байгаа. Би үл тэгдэж шүү. Энд одоо жишээлбэл энэ ганаа ингээ байж тээ. Энэ танилцаач энэ манай гэр бүлийн хүн гэл. Ингээд Сэли танилцсан шүү дээ. Сэли гэл. Чи Сэли юм бэ шүү. Ойлгосноо минь ярьсан. Тэг ганцаар явж яах юм. Ганцаар явж тэгэл яриа л шүү дээ. Би ч тийм ингээдлээ одоо хүний танихгүй гэж байхгүй шүү дээ. Ойроос сар. Гэхдээ зөвөр нэг харсан ч гэсэндээ царайг нь ингээд яг мэдээд байгаа юм болоо. Тусгаж харсан болохоор ингээ холоос өөр харагдав. Гэхдээ бидний Сэли яа уучлаарай. Би өөр юм яриад байдаг уу? Би ганаа манаа гэж яриа дууссан тийм үү? Хүмүүс буруугаар ойлгож магадгүй л гэж аахгүй бүр ойроос тамаа. За ямар тойл байсан? За тэрийг л хэлчихсэн Сэли. Гээгүй одоо дууссан. Өгшин хүмүүс өмсөх хувцс тий.
залуу хүмүүс өмсөх хувцас гэж өөр байх хэрэгтэй. Одоо чи бид нар ингээл одоо яадаг чинь те ингээл чи эмээ болсон ч гэсэндээ иймэрхүү хувцас өмсөө явах болов эсвэл шал өөр хувцас өмсөө явах бас эмээ болчиход ингэж явал бас сайн мангар шүү дээ. Тэг гоё шүү дээ. Гадны хүмүүс ч бас л джинснээс салаад би л джинснээс салаад тийм джинсийн үнд бас тонхоо илэмсэх байхаа тий. Ямар юм алган би өөрөө ирээдүйг юу мэддэггүй шүү дээ. Мэддэг гэж. За тэг хэлээч дээ. Ойлгомжтой шүү дээ. Би хоёр үгээс дахиад хаалга сагсны нэг юм бол. Чи ингээл зөөрс ганаа ажиглаж яхад тэгэл хоёр хүү байна те. Хоёр хүү гээл яриад. Яагаад гурав дахь эр хүн байж болохгүй гэж. Амьдрал ингээд дуусаагүй үстэй. Юу гурав дахь. Зүгээр. Дахиад 3 эр хүн хайлж болохгүй ч. Эсвэл 3 дахь хүн ч юм уу гэж. Цэнгэрдүү цамцтай чи ханаа битэн хүн айлгаад ёо. Хандраад бүр хүс гойж бүр алаа хайчихын зүгээр. Нэмэрэ чи би мэдэн шүү дээ. Ханаа энергитэй халуун юм шиг байна. Тэгээ чи бүр халаацаа төлсөн гойж. Хатаа орж ийн юм уу? Би ингээс сууц нөгөө ингээд явандаа жоох эвгүй суучаад байна. Тэгээд тэр бүр булмруу очсон. Тэглэж өчтөр цэргийн байрсан болохоор жоо ороо хөлт найс нартаа яваа. Цэргийн байр чиний байр биш шүү. Яхав тэгэл. Гэхдээ гэхдээ би ингэж бодд юм байна. Баяр бол баяр. Хүн баярлах хэрэгтэй байхгүй энэ амьдралдаа. Цэргийн ч вэ, ирчүүдийн ч вэ. Үгүй баяр байх хэрэгтэй. Монгол баяр бүр цөөдөд байна. Би бүр тэгж бодлоо. Латин Америкт дээр халуун цустай орнууд байна шүү дээ, тэ. Яагаад тэгж хүмүүс нь гоё инээмсэглээд, яагаад тэгж гоё баяр хөөртэй бөөн бүжигдсэн ингээ ийм байдیں۔ Амьдрал гоё байгаа байхгүй да. Тэгэл ингээд баяр болохоор юм их баярын ажилласгаах хэрэгтэй. Тэгээ яхаараа манайхан баярлахаараа ингээд нэг инээчээд ажиллая хэрэг юм. Уг нь ажил бүх юмд ингээ инээж гоё байх. Үгүй тийм л дээ. Гэхдээ баяр нь баярлж л дээ л дээ. Яагаад заавал цэргүүдийн баяр гэж цэргүүд баяр. Яагаад баярлахаараа согтоод нэг зодоод ингээд дараа нь баярлснаас ийсэн болчихдг юм тэгвэл. Үгүй архиудгүй баярлж болоод шүү дээ. Хүмүүст олон баяр өгч болохгүй шүү дээ юм бай. Яах гэдэг. Тэгээс сурна шүү дээ. Тэгэл Хотод сураг байгаа хүмүүс чи яа. 90 оноос хойш чи бодлоо ямар хөнгөлөг байлаа. Одоо тэгс чи одоо нэг хатуу төрлийн юм нэг уухгүй те. Үлх юм уудаг болж байна. Тэгээд айгүй соёлтой зүг баяр одоо болчтоо гэж би тоглосон шин юм ба. Чи цэрэг биш юм чи ингээд би харин өстой энэ өдөр бүх эрэгтэйчүүд баярлаасаа гэж боддог. Нэгдүгээр энэ явдггүй гэж юм дөнгөж гараас хар гарan болж би мэдгүй. Тэгээ ингээд хасан чи хоосон байсан. Тэгээд нэг рүү дараад бас цэнгэр автобус гэл ингээд яг ингээд зогсож байгаа юм чи. Амар хол байсан автобус тэр чинь нөгөө намайг орж ирэхгүй гэж бодож хурдчихж байгаа ч хөөрхөн. Тэгэл тэгсэн чи автобусын жолооч бууж ирэл намайг ингээл загнасан. Тэгэл би ингээл цонхоо болоод ингээл загнуулаад нилээн байжсэн чинь кондуктор нь бууж ирэл тэндээс баах хүмүүс бууж ирэл. Чистэ жолооч муу юм гэсэн чи би нэг рүү ордог мэдхгүй ш гэл тэгсэн чинь нэг ихч бууж ирснээс согтой юм аа хаашаа наа чи ер нь жолооч муу юм уу биш юм уу гэдэг гэсэн чинь манай ээж арихудгүй амар хөөрхөн нэгдүгээр ингээд хоёрдугаар ингээд тэгээ ингээ бүх хүмүүс ингээ шаргалдчихдаг юм л шүү. Юу ч хэлж чадхаар болдог юм л шүү. Чинь яг миний буруу юм чинь. Тэгээ яг үнэндээ нөгөө автобусны ингээ орсон би өөрөө мөрөгчөд байгаа шүү. Энэ автобусны энэ 40 гаруй зорчигчдаас нэг л хүн гэмтүүлстэй чам руу очин чиний дугаарыг бичээд авчлаа гэл аргагүй л те бас зөв. Тэгээ би ингээ юу ч ярьж чадахгүй минийхөө цонхоо гэл би өөрөө цонхоо агаад хаа. Тэгээ ингээ зогссон шүү. Чи яхаа мэдхгүй гарч чадахгүй. Тэгээ сүүлдээ нөгөөдөд ингээ арилж ирсэн аа хөөе миний дүү холдоод өгөө. Би яаж холдохыг чигээрээ ухар гэдэг. Цага буцаасаа таачаа тэгээ ингээ явсан. Би тэгсэн чи бас машин барьсан явсан байхгүй. Тэгээд яарад яг нэг юм ярьслах гэхгүй тэнгуүтэй шууд нөгөө машина барихсан юмар бодсон. Эсвэл пүлтгэл юм доорчихгүй. Ингээл харсан чи нэг акцент мөрөгцөн. Яана яг гэрлэн дохион дээр мөрөгцөн нөгөө залуу чи ингээл гараад ирж байгаа байхгүй. Би ингээл харсан чи ойр ойроо битүү автобус зогссон. Буу чаддгүй ичээд. Би сонхоо голсон нөгөө залуу чи хүү яаж байгаа юм бэ гэж буугаад ирэнгүүт оо зүгээр нь явчих урагшаа. Юу залууч. За гэдэг амар бантангуч тэгээ яваад гэсэн. Чи жоохон бодог нөөх гэсэн. Америкийн хурдны камерууд бичиж байгаа нөгөө бичлэгүүд үүд юм байна л да. Тэгэхэд ч тийм одоо монголоор 100 км цагийн хурдтай явж байхдаа ч тийм эмэгтэйчүүд яаж ирэх гэсэн чинь ном уншаад явж байгаа хүн байна гэж юм. Юугаа бодаа явж юм тий. Даприс холиод явж байгаа юм байж ийн гэж юм. Танаа үнэн болов. Үнэ. Би тэгээд итгээгүй ш тэр фейсэр бичлэг үзчихээд хүүхдийн шууд дан сонсох сайд нүр амгдаг ингээл хурдны зам дээр мөртлөө ингээл хийчихсэн шүү. Амжилттай юм шиг байна. Би л нүрээ бутчихсан шүү. Тэнийг удаа мөрөсөн л тэрийг байлмаар энэ яг үнэ. Тэсэл чи юу айгүйх амжуулчт юм аа би хараад байна. Юу амжуулч? Чи юу айгүй олон юм амжуулт юм шиг надад санагдсан юм аа. Амж болооч бол би биш. Тэгэхээр би айдаг. Хэдэн жил болж байна?
Нэм том юм дэрэгтэй. Чи Спикер л авчихгүй тий. Спикер. болно л доо. Гэтэ юу те? Ерөнхийдөө бол уцаар ярих бол өөрийн амнаас бусдын амнаас эрүүл мэндтэй холбоотой асуудал хийж байгаа учраас шалт юм ээ. Бас аргуучаад явна гэдэг чинь машин жолоодно гэдэг чинь зүгээрээ цагдаа л цагдаа бол Харин цагдаа зогсоочихыг айгаад идгийн өөр хаймыг бодохгүй тий. Бусдын амнаас эрүүл мэнд, өөрийн амнаас эрүүл мэнд гэдэг бол айгүй чухал. Ганаг автомашин машин мөрдгөө. Би амьдралд айхгүй байхгүй шүү. Ямар мундаг юм. Чи над шиг гэж юу? Та ер мундаг юм байна. Би болохоор алкогол хэрэглэхээр муу юм байна гэж. Амар. Чи яаж мэдчихэн сэлэг амар уудаг. Амар заадах чи. Агүй юу. Өөрийгөө уудгаар хэвчээ явчихсан чинь бүр ингэж тийм. Нэг орсон дээр бүр. Манай ганаа алкогол хэрэглэдэг юм те. Жохон ч хэрэглэв. Юу ч феномен. Хаяа уумар санагдвал зүгээр гэртээ жоохон вино унаа. Гэдэг согтож байна. Би амьдралдаа нэг л удаа согч үзсэн. Тэгээд манай нөхөр нам хизээч гээд өглөө нь босоод ирэх юм. За ойлгомжтой ер нь болохгүй. Би тэгээд дахиж ястай. Акс гэсэн юм шүү дээ. Үгүй акс макс тавигүй л ахгүй хөрх юм. Би тэгээд хизээч гэдэг чинь нэг акс. Үгүй. Сэтгэлийн үг хэлсэн бэ? Ханаа би чамаа гэж алсан байгаа шүнжингөө. Үгүй. Акс ярдлын нэг гигэ мусагийн. Айхтар үг хэлдэг л дээ нэг юм уу хоёр өгүүлбэрээр. Ханаа. Манай нөхөр. Тийм. Тэгэл муусаагаар тэгэл оройтой л хоёр өнгөрөөл гэртээ ирээл тэгэл өөр ерөөс яаж ирсэн санахгүй миний утас тайл унтуулсан маа тэгээ өглөө шинж үжиг нээлт болох гэж байгаа. Тэгээ намайг сэрээгээд ганаа дуудлах чи 10-аас гэж штэ 11 бол чи шүлээ очоод явгээл тэгэл ингэ шүлээ хоног. Тэгээд утсан чи тэгээд эмхтэй хүн их хүн ийм байталтай байж болохгүй штэ гэд юу ч хэлээгүй мөртлөө яг хувцлаг гарах гэжсэн чи тэгээсэн. Тэгээ би ингэ харчаад Кинонд ингээ сценүүдийн амар утас дүгнүүдэд ш одоо ингээл өөрийнх нь дүрийг тэднийг яаж богино хугацаанд цээжлэх юм та нар? Одоо яг дүрдээ ороод бодож авал цээжлэх үү эсвэл яг ингээл одоо баабыгөө цээжлэх юм уу? Тэрний дараа ингэж хэлэх дүрдээ ордог бах тий. Ер нь хүн яг ингэдэг ямар ч хэлээс арах уу? Ингээд одоо жүжигчин зүй хүн ч ингээд юмыг ингээд яг үгчилж ингээд цээжлэх гэдэг. А би бол оройлыг ингээд дэвтэр дээр хуулахтаа ингээд утгыг утдаг. 5 өглөөр байлаа гэхдээ энийг гол утга нь ийм юм байна гэдэг. Оройлоо бичээд ууд дэвтрээ хаахад би 40% цэжилсэн байдаг. Вау. Тэгэхээр би бас нөгөө жүжигчдээс бас арай ой сайдад орно шүү дээ. Нэг өдрийн дотор оройлоо. Чи муу жүжигчтэй нэрлээж байгаа. Муу ойтой жүжигчтэй жоо нэрлээ. Бүгд ой сайтай шүү дээ. Бүгд ой сайтай. Нэг 7 хоног уншлах хийхэд бол бүгднгийнх нь үг суудсан байна. А гэхдээ зөвхөн өөрсдийнх нь. А би 7 хоног уншлагаас дараа жүжигийнхаа бүтүүгийг цээжилсэн байна гэх жишээ дээ. Баярлалаа гана уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгэхээр өөрийгөө хэлэхгүй юм те. Тийм минь найз гоё хүмүүст гоё хандаж гоё энгийн зүйл байлаач. Бид нар одоо жишээлбэл цогоо машины цогоор бити хаяарч гэдэг юм уу юм энгийн зүйл ярьдаг байхгүй. Чинь гоё юм залуучууд гоё уриалаач. Заавал өөр яах юм уу? Тэгэлтэй. Уриалаад ингэж тэгээж. Би бол жишээлбэл ингэж хэлээд байгаа. Хүмүүс бол амар ууртай байгаа байхгүй. Гана. Тийм учраас инээмсэглэцгээе. Лифтэнд орж ирэхдээ хүмүүстэй ингээд лифтэнд гаднаас орж ирж байгаа хүн бол нэг нэмсгэлээд ороод ирэх юм бол дотор нь байгаа 4 хүн дөрүлээ ярьзаатлаа нэмсгэлээ гэж тий. Хүн инээгээд ороод ирэхдээ хүрлийгээд байгаа юм гэж. Яа тэгтэл инээгээд байгаа болоо гэж бодох юм биш үү? Үгүй шүү дээ зүгээр инээмсгэлж байгаа бол инээхгүй шүү дээ. Чам шиг ингээд авахгүй шүү дээ. Ингээд авахгүй тий. Зүгээр л инээмсгэлээ ингээд ороод ирж. Ингэдэг аахгүй юм ба. Хүн за ингээд сайхан инээж агараа инээмсгэлээрөө илхэн ч инехгүй шүү дээ. Ингэж инээлэх юм билээ шүү дээ. Би нэг найз руугаа өглөө мессеж чихгүй юу. Тэгээд зайка өглөөний минь өглөөг инээж өгтарэ инээгээрээ заяа инээгээрээ заяа инээгээч дээ. Үгүй би чамайг инээгээд тагтчаа. Үгүй чи инээд чи ямар сони юм бэ? Инээч гэлтэй би гуйж ганцхан инээд инээмсгэлдэггүй ёо. За наад инээ дээрээ өргөж өөрийгөө чимж яваарай гэдэг. Амар инээсэн гэснээр ингээ үзчихээд. Би ерөөс яг ингэж хэлээрээ за юу манайхаа. Гоё өрön те. За ингээд манай нэвтрүүлгийг та бүхэнтэй зочлолт маань одоо уулзуулахад боломж бололцоо олгож тусалж байгаа. Univision нийцэлдээ маш баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсон дурсгал болгоод найзд маань одоо найзтай өгөх ганц маань болох машиндаа сонсороо миний CD лэн те. Дуунууд маань хамгийн сүүлд өөр Монгол гаргасан миний цагаан сүний дамууг CD-гээ бэлгэлээ. Би өөрөө унших гэж байгаа чи яага хэлчих. Чи Монголч үл мэдэн штэ. Мэдээ. Цагаан, чаган, сүн, уу, дам, ууг. Фичер гоё юм байна те. Би нэг ахад уншаад үзээ та нөхөр буруу орлоо байсан. Чи хэлдэг байлгүй дээ. Маш нөө юуны сонгон байсан учраас баг. Монголч орох шүү.
Бидний үед яг Монголд ч орчихсон байхгүй дөрөвдүгээр анги. Бид хоёрын уг нэг анги байсан шүү дээ. Би менежментийн дөгөө жүжигчин дөгөө тэгээ хоёулын тэнцэгт жүжигчнээс сонгочод энийг хайчихгүй юу вэ? Би тэгээ хайдаж амар ойлаагүй юу. Анууш бид гурав чинь дуулангийнхаа хүүхдүүдээс орсон байхгүй юу? Би нөгөө нимба хэнгуут анууш шиг сонгож байгаа. За тэр нэрийг яах вэ ингээд ануустайгаа мөнх амьдраараа. За баяртай. Тэгээ селфи тэр дуусчих юм байна л да.